За сайн байцгаана уу найзуудаа. Ингээ шинэ бичлэг хурж ийн. Өнөөдөр хэдүүлээ Nike outlet орно. Тэгээ бичлэг хийнэ гэж одоог байж байгаа. Гинт бичлэг хийхээр шийдсэн болохоор утсаараа бичиж байгаа болохоор бичлэгний чанар жоохон онцгой гэж магадгүй. Тэгээ уучлаарай. Дэлгүүрийнхээ гадаа LeBron James-ийн Black History Month зориулсан постэр байна. Тэгээд $100-аас дээш худалдаа бол тэгэл $20 бонус байгаа маань. Тэгээ бүгд дэлгүүр рүү гараад юу вэ харцгаая. Энэ саяхан Black History Month гарсан. Air Jordan 2 би ич юм байна. Маш олон ретро Jordan байна. Jordan 3 байна. $199 гэж юм байна. Jordan 5 Pinnacle. Jordan 6 Tinker Alternate гэдэг загварах. Jordan 33-ийн хамгийн анхны гарсан өнгө нь $110. За бас нэг Black History Month-ийн өнгө нь Paul George 3 Black History Month. Kyrie 5 байна. Инжлийн Black History Month-ийн пүүсэнд ер нь жоохон онцгой болсон юм шиг санагдаж байгаа. Ганц гайгүй Jordan 1 Mid Carmelo Anthony гэсэн тэгээ. Тэр нь болохоор зарагдаад дууссан байгаа. KD 11 байна. Тэгээд хамгийн гоё нь бас энэ дундаас хамгийн гоё нь LeBron James Black History Month 16 байгаа. Энэ нэг хөлн цагаан, нэг хөлн харанхтай байгаа. Energy boots байгаа. Энэ Nike.com дээр $129 болсон байсан. Энд $225 гэж юм байна. Nike React Element 55 гэдэг. Сүүлдчхэн хоёр дахь загвар нэг. Эхний загвар нь Element 87 гэдэг ингээд нэвт харагддаг байсан бол дараагийнх нь ингээд нэвт харагддаг өөр материалтай хийсэн. Маш эвтэйхэн бүүц байгаа. Өмсгöd бол өөрчлөн энэ Nike Air Huarache Drift гэдэг загвар нь надад бол энэ Huarache загвар нэг таалагддаг. $35 болсон маань. Эмхтэй section дээр нэг юм Jordan 1 Rebel XX гэдэг загвар. Чин Jordan 3 Retro Jordan 3 байна. Түрүүнтэй Cyber Monday гэх юм уу та.
ч гэсэн outlet-ийн маань бичлэг таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ танд иймэрхүү бичлэгнүүд таалагддаг бол манай channel-ыг subscribe хийгээд бичлэгнүүдийг маань like, share хийдэг бол маш их баярлахаар байгаа. Тэгээд байнга тогтмол нэг иймэрхүү бичлэг үе outlet орохдоо хийгээд явах бах. Тэгээд утсаараа бичиж байгаа болохоор жоохон тиймэрхүү байж магадгүй, баг ялгаагүй ч хийж магадгүй. Яг л би нэг сайн камертай биш. Тэгээд дээр бичлэг edition бол авах юмгүй байгаа. Тэгээд одоо явандаа сайжрах байх л гэж бодож байна. Эхлээд нэг гоё камертай болоод ноутбуктай болоод авах юмнууд маш их байгаа. Тэгээ гоё камер авахаас өмнө зүгээр ингээд энгийн камер дээр жоохон туршилт хийгээд явчих гэж бодсон. Тэгээ одоохондоо бол нэг аксын юм үлэн. Тэгээд 900 гэхэд энэ гоё болчих болов гэж найдаж байна. Тэгээ танд ямар нэгэн таалагдахгүй юм байвал бас шууд сэтгэлээ хэлгээд зүгээр байгаа шүү. Аль болох алдаа дутагдлаа засаад явахыг бодно. Тэгээ саяны outlet-ээс нэг 2 пүүз авсан байгаа. Тэгээ та бүхэнд бас зүгээр ахаар сонирхуулаад бичлэгээ дуусгая гэж бодлоо. Эхнийх нь болохоор хайрцагнаас нь хараад та бүхэн гадралж байгаа Air Jordan 1 OG High загвар байгаа. Энэ бас нөө өөр загвар зохион бүтээгчтэй хамтарч гаргасан саяхан гарсан загвар байгаа. Алия хэмблээ. Тэр загвар зохион бүтээгч яг үнэндээ сайн хэлж мэдэхгүй. Нэг эмхтэл загвар зохион бүтээгч гэдэг. Тэгээд ийм Jordan-ыг авсан байгаа. Өнгөний үед маш содон өнгөтэй юм байлээ. Эмхтэй загвар дээр сүүлийн үед эмхтэй загварын пүүзнүүдийг эрэгтэй хүмүүс маш их өмсөх болсон. Тэрээс мэдээд Jordan брэндээс extended size буюу 10 хагас хүртэл ч юм уу эрэгтэй өмсч болохоор том сайзууд нэлээх гаргаж байгаа. Энэ уртлынх нь үс нь бас хутдаг юм байлээ. Би хувьдаа өмсөлийн өсгөн л өмсөл цэвэрхэн юм шиг байсан. Тэгээ сейл болтой. Тэгээ доторх интерьер нь их гоё байсан. Хэрвээ та бүхэн санаж байгаа Justin буюу Donsig-ийн Jordan 2-ын доторх интерьер яг нэг иймэрхүү байдаг байгаа. Тэгээ энийг би чи хитээр авлаа 160-аар авсан. Тэгээд манай 4-өөс эхлээд Friends and Family discount буюу таны худалдаа авалт хийсэн бүх үнийн дүнгийн 30% хөнгөлж байгаа. Тэгээ би 4-р дэлгүүр ороод энэ пүүзээ буцаангуудаа 30% дискаунтыг ашиглаад авах болохоор үний үед нэг боломжийн санагдаж байгаа. Нэг $110 авсан юм уу да. Тэгээ хамгийн гол нь Jordan-ыг бол тань пүүз хадгалдаг хүмүүсүүд бол хамгийн үнцэнтэй одоо хөрөнгө оруулалт гэх юм уу? Хадгалах тусмаа үнэн өсч яадаг. Тэгээ хизээч загвар нь хуучрахгүй timeless гэдэг өмнөх бичлэгтэр ярьжсэн шиг цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн тухайн цаг үедээ одоо модонд хэвээрэн гэх юм уу да. Тиймэрхүү загвар болохоор хэрвээ та пүүз цуглуулдаг бас дээр нь хадгалдаг бол энэ Jordan-ыг хадгалуул их зүгээр гэж миний хувьд боддог. Тэгээд дараагийнх нь пүүз өнгөрсөн онд нэлээд сенсацтай гарсан санагдаж байна. Өнгөрсөн онд гарлуу энэ онд гарлуу мартчих. Нэлээд сенсац болж гарч ирсэн Jordan 33 байгаа. Энэ 30-аас Jordan 30-аас хойш загварууд маань болохоор ер нь Jordan 31 нь болохоор Jordan 1-ээс санаа авсан бол Jordan 32 нь Jordan 2-оос санаа авсан те. Бид нэр энэ Jordan 33-ыг хамгийн сүүлд гар дээрээ хүлээ авчаад байна. Тэгээ энэ Jordan 33-ын маань хувьд болохоор үдээсгүй гэж хэлж болно. Үдээсний оронд энэ шинэ үдээсний механизм ажиллаж байгаа. Ихэнх ажилтг нь энэ категори нэг ч одоо юу гэх юм бэ? За энэ танилцуулга зурган дээр байгаа гэж хэлж болохоор байна. Тэгээд хайрцагны маань дотор тал нь болохоор red улаан өнгөтэй hard jumpman байрлсан байгаа. Тэгээд бас нэг таалагддаг зүйл нь wrap гэж ярьдаг. Ороос нь цаас нэг гоё юм байна. Мөнгөлөг цаастай. Тэгээд энэ Air Jordan 33 байна. Тэгээд сүүлийн үед бас анзаарч байгаа зүйл нь бүх пүүзэн дээр энэ ихтэй сайзыг цогтон ингэж хийж өгдөг болсон байгаа. Тэгэхээр ер нь альч хөлсний хүмүүс өмсөхөд болноо ерөнхий санааг агуулж байгаа л гэж бодож байна. Тэгээ пүүзний маань хувьд ийм пүүз байгаа. Ер нь пүүзнүүдийг хараад хахад хамгийн анхны гарсан өнгө л их гоё юм шиг санагдаад тийм Nike Air арталтай байрлсан Jordan 3-аас санаа авч хийсэн байгаа. Тэгээ хажуу талын хийсэн юмсыг ер нь Jordan 3-аас санаа авсан нэлээд байгаа.
Тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь үдээснийхээ оронд энэ механизм нь хэрэг таныг энэ юу гэх юм энэ уяага татгаар чангараад танд энэ миний камерс нэг сайн биш болохоор яг энэ хөдөлж байгаа момент нь харагдахгүй ч магадгүй. Ямар ч энэ дээр нэг жижиг механизм ажиллаад үдээсийг чангалдаг байгаа. Тэгээ та зөвхөн энийг татснараа үдээс нь сулрах байгаа. Тэгээ өдөр тутам өмсдөг хүмүүс бол зүгээр чангалахгүй өмсөө явахад бол их боломж юм байлээ. Зүгээр энэ наалтыг наагаад явчихад нэг чангалаад их шаардлагагүй. Өмссөн багт бол гоё пүүзүүлээ. Тэгээ нэг авсандаа маш их баяртай байгаа. Энэ болохоор миний хувийн цуглуулгад үлдэх байгаа. Маш хямдхан авсан. Нэг $80 болсон уу? $80-90 болсон. Тэгээ авсандаа маш их баяртай байгаа. За нэг иймэрхүү хоёр юм авсан. Тэгээ нэг jersey авсан. Chicago Bulls-ийн Jabari Parker-ийн jersey авсан байгаа. $20 гэж хэлсэн. Энийг тэгээ манай нэг найз Instagram үзэж явахдаа авчаарай гэдэг надад DM бичээд найзтай авсан байгаа. За нэг иймэрхүү юм авсан. Тэгээд маргаашнаас эхлээд буюу 4-өөс энэ бүтэн сайныг дуслаа. Friends and Family discount эхэлж байгаа болохоор тэгээд ойрхон байдаг Nike руугаа шаагаад үзээрэй гэж хэлмээр байна. Зөвхөн энэ Америкт ч биш бас Солонгос дэлхийд даяараа юм хямдрал нь явд юм байлээ. Тэгээ манай Солонгост байдаг монголчууд ч гэсэн маш их ашигладаг юм шиг санагдсан. Тэгээ бүгдээрээ энэ 7 хоног өнгөрөхөөр тэгээ ямар гой пүүз яаж хямдхан авсан талаараа комент сэтгэлээ бичиж бас битгий мартаарай гэж хэлмээр байна. Тэгээ төгсгөлд нь дахин хэлэхэд хэрвээ танд манай бичлэгнүүд таалагдчихвал subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээ удахгүй олон гой бичлэгнүүд хийж та бүхэнтэй уулзна гэхдээ итгэлтэй байна. Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тэгээ үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.